Энэ дотроос хэлж дээ тийм ээ. Мөргөл гэж тийм ээ. Мөргөл. За тэгээд дахих, дөрөвдөх үе залбирах, даган баясалцах. Тэгээд сойрхол тавих тийм ээ. Чулуу салд өгч. За тэгээд цог соглох. Энэ бүгд бол буян хураах юм аа гэж хэлж байна. Энэ 7 гишүүн дотроос эхний 5 энэ эдгээр 5 бол яг чуулганы хураах буй буян хураах. Бүгд намжлах нь бол мэдээ түүтгэрийг арилгах. За даган баясах нь бол нэгэн зөвхт өөрийн буйны үйлцэнд баясгалан бяцлах. Гэт ингээд дотор нь жоохон ангис ялгсан байна тийм ээ. За буйныг ариутгах ч бас болно гэж хэлж байна. За зорих гэдэг нь зориулга нь бол мэдээж хураасан хийгээд арилгасан ба ариутгасан буян нугуудаа бол өчүүхэн болгож асар болон одоо их болно гэсэн үг үстэй тийм олон болгон авиртгаж хийгээд ахуй үед үр гарч барагдах болохуудыг хизээч баршгүй болох бөгөөд хураах авиртгах барагшгүй болох 3 тодоо хураах болоо гэж хэлж байна. За мэдээж ингээд зориулсан юм бол хизээч арилдгүй гэж хэлээд байгаа тийм ээ. Бурхан бодисодва нэрийн буянд одоо далай дотор хийсэн юм шиг бурхан одоо цоглошгүй бурхан бодисодва нарт өнөөдөр хийсэн бие буянаа ингээд зориулчихъя гэгээр хэдий энэ бол одоо шамшаагт тухайх ингээд зориулчих юм бол энэ бол хизээж арилахгүй тийм юм болох юмаа гэж хэлж байгаа. Хизээж үл баригдах. За тэгээ хураагаад хураачин тэгээд аривдна гэсэн тийм барагдчихгүй тийм 3 одоо тийм хэрдэнтэй гэж хэлж байна. За тэндээсээ зорилгыг тодорхой болгож мандал өргөөр буйны саданд үл бишрэх тэргүүтэн чанх буруу оюуны зүйл бүгдийг за төртгөх хаах тийгээд буйны саданд бишрэх тэргүүтэн чанх буруу бос оюуны зүйл бүгд амар хэлбэр төрөх ба гадаа дотоод зүтгэргүүдийг чухал амьдруулах адцлан сойрох юм хатуу дуршлаар олонтоо залбирнаа. За хатуу дуршлаар бол сүүлийнх нь журийн чөдгийн 6 дахь байх нь тийм ээ. За яндаг думбан нь бол 5 дахь нь болж ирж штэ 7 гişүү. За ингээд бол журийн чөдөг буюу бэлтгэлийн одоо буян хураах ном үзэхийн бэлтгэл бяцлал бүтээл хийхийн одоо багш хоёр бол ном бүтээл багшаараа заалгасан тийм ээ. Номоо хийх юм бол бэлтгэл ном ингээд үүсэж байгаа шүү тийм ээ. За тэрний дараа бол 2 гэж хэлж байна тийм ээ. За 2 гэж одоо юу вэ гэдгийг одоо бодох хэрэгтэй тийм ээ. Дамбуула сүм гэж гарсан юм. Одоо эхнийх нь 3 барилах бодиттой шүтэн. За бодиттой ямар шүтэн бэ гэдэг нь харах зүүн дотор бол 2 байх нь тийм ээ. Ерийг тэтгэх ёс, үеийн тэтгэх ёс гэж. За орчуулгууд нь бол миний хэлж байгаа арай бас заримдаа ондоод байж магадгүй. Энэ бол одоо хөгжлийн монгол бичгийнх нь голцоо барьцсан байгаа тийм ээ. За бодиттой шүтэн сүлд мэд юм. Ойш журваа ойш жүлддва гэж хэлээд байгаа. За журваа ойш гэдэг дотроо тийм ээ. За 2-2 ерийн тэтгэхээс үеийн тэтгэхээс яг ямар байдлаар одоо номыг үзэх вэ тийм ээ. Ерөнхийд нь. За тэгээд үе үед нь яаж үзэх вэ гэдэг нь гарах байх тийм ээ. За анхных нь ерийн тэтгэхээс нь анх нь за номлох болох мэтийн мөрийг бясалгал энэ гэж тийм ээ. За номлож болох ямар мэтээр бясалгах энэ гэж. За буйны зорилгод ямар мэт хүснээр зарж болохын үйлдэхийн тул мөн болоо гэж. За буян ном хийх тэр зорилгондоо яаж одоо хийх вэ? Тэр бүгдийг зарж үлдэхийн тул ингэж байгаамаа гэж. За тэр мэдч алим барин барьснаас зорилгыг тэтгвээс өөрийн ямар мэт хүссэн мэт буйны зорилгын тоо энэ төдий хийгээд үе зэрэг энэ мэт илгээмүү хэмээж илгээвээс одоход үл сонсох анханаас нь босноор гутснаар гэсэн үг тийм бүхэл насны буйны барилга гэмт болох одох түүгээр л энэ тэргуунд аль нь тэтгэх үлдэхийг зорилгуудыг тоо хийгээд үе зэргийг магадлан үлдээ. Магадлан үл. Тэндээс ямар мэт магадлан үйлснээс түүнээс бусдад үл илгээмүү хэмээн хатуу илгээгээд ямар мэт магадлан үйлснээс илүү дутуу үгүй. Дурдахгүй сэрэмжлүүгээ төгсөх нь тэтгэх айгчилж. Тэгээ буйны зорилгоо ямар төссөн хүсэндээ одоо хийх болох юм бэ гэж хэлж тийм ээ. Тэр алин барьсан зорилгоо бол одоо өөрөө сайн одоо анханасаа зорилгоо бол сайн тавих хэрэгтэй. Тэгээ юу хүссэн буйны зорилгоо тоо тийм ээ зэрэг дараалал за их баг тийм ээ тэр бүгдийг бол одоо сайн хийх хэрэгтэй тааруулах хэрэгтэй гэсэн үг тийм ээ. Тэгэхгүй анханасаа бол зорилго нь одоо буруу даад тэгээ тоо магадлыг хийж чадахгүй бол замдаа бол тэр чинь бол одоо байхгүй болоод хийж чадхааргүй болчихно. Тийм учраас анханасаа бол их зөв үр бүтээлтэйгээр хэмжээ дамжаагаа сайн одоо мэдэж дараагийн тэгээд буйныхоо зорилгын
сайн тэгээд илүү дутуу байхгүй дүрлэл сэрэмжтэйгээр одоо хийгээд төгсөж тэтгэж үлдэх хэрэгтэй гэж хэлж байна. За үсийн тэтгэх ёсны юу үед нь одоо ямар үед одоо ямар мэтээр хийх юм бэ гэдэг. 2. Анханд нь шүтсний аш тус хийгээд иш шүтсний гим эргүү тэргүүтэнд санах. Тэндээс ламын гимийг атгалах оюуныг тун бүү халдаасгой хэмээн боох сэтгэлийг олонтой илгээгээ шагшаабат хийгээ самади тэргүүтийн эрдэм өөрт алин онцнуудыг санаад сэтгэл тунгалаг сүсгийн дүрт сүсэг эс төрөх хүртэл нь одоо бяцлах болоо гэж. За тэгээд анханасаа бол багшийнхаа бол эрдмийн бодоо гмийн харалгүйгээр за тэгээд муу атхаг одоо тэр бүгдийг бол байхгүй болгоод шагшаба самади тэргүүтний одоо юу сонсон тэр бүгдийг бол бодлоороо бол маш их тунгалаг сайхан сүсгээр сүсгэлэх хэрэгтэй. Тэндээсээ өөртөө туссан хийгээд тусдах болох зарилгын ачуудыг үрд судрын аймгаас татсан гэж санаад зүрхнийхөө угаас одоо бишрэл эс төрөх хүртэл бяцлах хэрэгтэй. Бишрэл төр хүртлээ одоо бяцлах хэрэгтэй гэсэн. Бишрэл төрч юм бол буйна хийгээд ингээ хураагаад явчих юм аа гэсэн үг үстэй тийм ээ. За тэгээ сүлд нь ямар мэт тэтгэх ёстой бай гэдэг нь гаргаж байна. 3. Сүлд нь ямар мэт үлдэх нь хураасан буйныг сайн явдал хийгээд ерөөл далт тэргүүтэн үүднээс охин үе хийгээд эц сүрсний ерөөлөдий орнуудад хатуу дурчлаар зориул тугаа гэж. За тэгээд ном буян хийгээд бүтээл бүтэн бүрэнгүүц хийсний дараа тэрийг бол сайхан ерөөл тавиад одоо сайхан зориулчих хэрэгтэй юм аа гэж хэлж байна. Одоо багш нар одоо ном альж явахдаа хойнонд ерөөл тавьдаг хүнд нь мөргөл айлддаг тийм ээ. Тэр бол одоо энэ дагуул байна гэсэн. За тэр бээр үүр цайх өглөө өдөж бүрий тэр 4% бяцлахын үлдэх буюу тэр анханд өн удаас живх тийм ээ догширхын эрхэнд одох хялбар бөгөөд түүнд дасваас оюуныг засахад бэрхтүүл хувь өчүүхэн бөгөөд тоог олдхон үлдээ гэж. За тийм учраас яах вэ гэхээр ерөн бол бяцлал бүтээл хийгээд 4 хэсэг болгоод тэгээ бяцлал хийдэг тийм ээ. За эхнээсээ бол маш удаанаар суучих юм бол нойр хүрээд байдаг юм уу живх гэж тийм ээ догширх буюу өөр бодол руу явцдаг учраас оюун одоо бодож чаддаг бяцлах чадах хүртлээр эхлээд бол баг хэмжээтэйгээр олон тоогоор хийх хэрэгтэй гэж. За бяцлахын хүсгийг сүүлийг дасснаар үлдээс хожим эгэрлийг орохыг ч одоо хүсэн дуршмөө. Бус бөгөөс дэвсгэрийг үзхийн загт бүүж суудах мэт юм уу хэмээн зарлиг болсон мэт болоо гэсэн. Тэгэхээр анханасаа энэ бяцлал бүтээл хийх ном үзэх тэр хэмжээг бол тааруулах хэрэгтэй гэж харж байна. Тэгэхгүй сүүлд нь бол ядраа тархлаараа бол бөөч суудах гэдэг чинь бол одоо суудлаа харахлаар л сууж чадахгүй хашрах тийм маягтай ирнэ гэсэн үг тийм. Тэгэхээр олон тоотой багаар хийгээ. Тэгээ явандаа бол тоог нь цөөлөө цагийг уртсгаад ингээд ном буян хийх, бяцлал бүтээл хийх, номоо үзэхээ бол хийх хэрэгтэй гэж хэлж байгаа. За өчүүхэн баттаас хувийг уртсахаас их тэр бүгд барилгыг асар чанга хатуу хийгээ сүлийг гимээс хагцуулан тэтгэх болоо. Түүгээр дотгорыг цөөн бөгөөд асар чилэх хийгээ жимэх гонирх тэргүүтэн амьдрах болно гэж. За тэгээ яг сайхан тааруулаад өөрийнхөө биедээ тааруулаад цаг хугацаанд тааруулаад тэгээд их жаргалтайгаар буян номоо бодоод яг сайнны бэлтгэлийн дагуу номоо буян хийвэл сайхан ном үзэж болох. За бяцлал бүтээл хийх тэр бол болох юм аа. Нямб дуу хийхэд бол өглөө чи одоо 4-өөс 7 8 хүртэл тэгээ 9-оос 11 12 хүртэл. За тэгээд өдөр 1-ээс 2-оос 3 4 хүртэл. За тэгээд дараа нь 6-аас 8 хүртэл яг ингээд нямб дуу буюу тэр бяцлаглуудыг хийчихдэг тийм ээ. Тэгээд эхний үед жоохон богинохын гэж явандаа жоохон хөвчтэй болгоод төгсгөлдөө багах болоод ингээд хийдэгтэй адилхан. Ном үзсэн ч ялгаа байхгүй. Ихэнх хэсэгтээ бол цөөхөн баг хэмжээгээр хийгээд тэгээд явандаа бол сууч чаддаг болох юм бол багаар нэмсээр байгаад тэгээд л удаан сууч чаддаг ингэж хийж идэх болох. Тийм юм аа л гэж харж байна. За 2 хувийн завсарт ямар мэт үлдэх юм бэ гэж. За тэгээд ном үзэхээ завсарт юу хийх вэ гэсэн үгстэй бяцлал бүтээл хийж явахдаа бол яг энэ дээр бол за ерөнхийн мөргөх хийгээд эргэх ба унших тэргүүтэн олон нэгэн буй боловч эрхмэн гэж. За завсралт нь бол мөргөж хийж болж, эргэл хийж болж, ном унших тэргүүтэн одоо тийм юм байж болно гэсэн үгстэй бяцлалынхаа хувийн бодиттой хийчээж хувийн зэгцэсний завсарт итгэх шалтгааны зорилго зүр дуртахуй сэрэмжийг үл шүтэн өсөд зэлүү задгаа талбаас нэмлэг төрөх маш өчүүхэн тул хувийн завсарт түүнийг үзүүлэх номуудыг үзэх хийгээд бас дуртахын үлдэж эрдэм төрөхийг зохилтын нөхцөл чуулганы олон үүднээс хураагаад харшил нөхцөл төдийрийг ярилхийч олонний үүднээс үлдэх бүгдийг шүтэн ам авсан шагшуугаад боох зүтг олонтой үлддэг агч.
Тэр зүгээр орхичиж болохгүй маа гэсэн үг тийм ээ. Яг хийж байгаа бяцлал бүтээл хийж байгаа. Тэрнийхээ дагуу номыг хийх хэрэгтэй. Тэгвэл одоо цааш нь дуртгал бяцлал бүтээл мань улмал одоо сайжирчих юм аа. Зүгээр зэлүүд задгаа орхичих юм бол одоо нэмлэг буюу илүү их төрөх тийм юм байхгүй болчих юм аа. Тийм учраас эндээс анхаарах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд авсан одоо тэр сахил санваар тэр дагуу номныхоо одоо бүх юм яна сайн бодож байх хэрэгтэй гэж хэлж байна. За бас амирлан ахуй хийгээд дөлөм жүжлийн мөр амар хэлбэр төрхийн шалтгаан 4 чуулганд суралцсан болоо гэж. За тэгээд амирлан ахуй буюу тэр шинаа гэж хэлээд байгаа. За лахандун буюу үлэмж үзэх гэдэг энэ бодмөрийн зэргийн одоо сүүлийн хэсэг бол яг энэ хоёр хэсэг бүрдэн. Амирлан ахуйг нь сэтгэл төвлөрлөн бяцлах, лахандун буюу төрөлсөн бясалгал дээр бол хоосон чанар төр өгтөн одоо юмсыг үзэх. Тэр бясалгалыг хийхэд бол амар хэлбэр төрхийн шалтгаан бол 4 чуулган байна. Түүнд одоо суралцсан одоо байх хэрэгтэй гэж. За түүнд бол эргэтний үдийг баах гэж хэлж байна. Одоо бамбуу буюу би нүд гар хийл ам мэдээс төргөтөн байлгүй тийм ээ. За орон хийгээд эргэтэн чөтөд 6 тийм идэхүү төрсний сүлд сэтгэлийн мэдл орон сэтгэлд